TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Хүүгээ дөнгөж төрүүлчихэд байжсэн чинь эмч ингэрт шууд ингээл нэг юм тэрвүүлсэн. Өө бүр сандраад энэ юу вэ? Яана гэсэн чинь манай хүүхэд бурхан минь баг юу болж байгаа нь энэ вэ гэж би баг хашгирсан байх уу. Жирэмсэн байх хугацаанд бодол санаанда хүүхэдтэй болж байна. Би одоо ингээ ээж боллоо гэдэг уг нь ухаарсан л та. Тэгээ яг ингэрт тэрвэрх тэр мэдрэмжийг төсөөлхийн аргагүй юм бэлээ. Сонсогч бүсгүүчүүдээс асуухад анхныхаа хүүхдээ төрүүлэхдээ ингэртээ тэрвэрх тэр мөчийг ер нь санддаг уу? Ямар мэдрэмж авсан бэ? Тэгээд хүн бүр өөр гайхалтай мэдрэмжийг тухайн үедээ авсан байдаг шүү дээ, тий. Тэгээд хүүхдээ болсон гэдгээс сонсон цагаас одоо эхлээд төр хүртлэх тэр мөчийг их догтлон хүлээдэг. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ гэрлийн та нартай хамт байна. Эмэгтэйчүүдийн цагаар уулзах үнэхээр сайхан байдаг шүү. Тэмээжимсэ. Тийм шүү. Энэ цагийг тэсэн ядан хүлээдэг сайхан цаг маань байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн цаг маань үргэлж бусдад өгөөчтэй. Тэгээд бас тэр нөгөө сайхан мэдээллүүдийг хуваалцдаг үнэхээр сайхан цаг байдаг. Тэгээд бид өнөөдрийн дугаараараа ярилцах сэдвийнхаа хүрээнд бид нар урьдчилаа зарим ээжүүдтэй бид нар ярилцсан байгаа. Эхлээд бүгдээрээ эмэгчингийн яриаг сонсъё. Эмэгчин маань төрөөд удаагүй шинэхэн ээж байгаа. Ээж болсон минь миний амьдралыг юунаас илүү өөрчилсөн гэж би боддог. Хүүхэд төрүүлнэ гэдгийг бидний төрхөөс өмнө нөгөө мэдэрч бодож ингээд сэтгэж байгаа зүйлүүдээс болоо шал өөр юм байлээ. Төрөлт маань жам ясны дагуу сайхан төрсөн сайн эмч нарын ачаар миний өмнө байгаа энэ жижигхэн хүнийг хараад би түүнийг асарж хүмүүжүүлэх, өсгөж торниулах нэг онцгой үрэг авсан юм шиг санагддаг. Ер нь яг нөө үүрэг хариуцлагад өдөр бүр дарагдсан юм байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ сэтгэл догтлол, тийм сэтгэл ханамж болвол гайхамар сайхан яг анхных шигэ хിവэрэл байгаа. Заримдаа найзууд, гэр бүлийнхэн маань намайг яаж явах байгааг асуудаг юм аа. Би шинэ аав ээж болоход тулгардаг, хангалттай унтдаггүй, бас өөртөө цаг гаргадаггүй, маш их угаадаг их мэд бэрхшээлүүдийг бол зөндөл ярина л та. Гэхдээ л би ээж байхын баяр баясгалангийн тухай бодоход эдгээр нь хажууд нь жижигхэн асуудал юм шиг санагддаг. Яг одоогоор миний амьдрал бүхэлдээ хүүгийнхээ төлөө л байна. Анхандаа хүссэн үедээ хүссэн зүйлээ хийх эрх чөлөөгөө алдаж байгаа юм шиг санагдчихэсэн. Өөрөө өөртөөгөө их тэмцдэг ч байлаа. Харин их хүн, ээж хүний шин дүр маань ер нь одоо бол надад маш их таалагдж байгаа. Хүүмийн төрөөд 2-7 хоногийн дараа гэхэд л би энэ урсгалыг дагаад тайвшраад тохиолдсон мөч бүрээс ад жаргалыг мэдрээд аль хэдийн сурцсан байсан. Би хүүгээ унтаж, хооллож байгааг нь харах үнэхээр дуртай. Гэхдээ тэр маань аль хэдийн маш их өөрчлөгдчихсөн. Өдөр бүр л шинэ өөрчлөлттэй бас шинэ адал явдалтай л тулгарна штэ. Анхныхаа хүүхдээ төрсөн эхний хоногудад ёстой нэг гайхалтай мэдрэмжүүд байдаг шүү дээ, тий. Тэгээд ингэчингийн хэлснээр бөөн адал явдал одоо өрнөдөг. Яагаад адал явдал гэж хэлсэн бэ гэдгийг та нар бас бодож байгаа хаа. Тийм шүү. Мэдээч хэрэг ээж нь ч гэсэн нөгөө нэг хүүхдүүдээ харахтаа маргааш гихтэл шинээр одоо юу сурчсан бол гэдгийг тэсэн ядан хүлээж тэдний сурсан зүйлийг хараад алмаарч баяр хөөрөөр дүүрэн болж инээ дээр аз жаргалаар дүүрэн болдог штеп. Магадгүй өнөөдөр бяцхан няраа хүүхдтэй байгаа ч гэсэн одоо яг тэр няраа хүүхд нь ээжигээ хараад инээнсгэлэх юм билүү те? Тийм шүү те.
За тэгээд одоо хишгээгийн яриаг бас сонсъё. Хишгээ маань ч гэсэн залуухан ээж. Тэгээд охин нь дөнгөж одоо хүлд орж байгаа. Тэгээд удахгүй хэдэн сар болоод хүүгээ бас үлгэдэж авах гэж байгаа. Хүлээж байгаа нэгэн ээж байна. Ямар гоё юм бэ? Би охиныхоо хөлд орж байгаа болцохор хөл хөгжим дуурангууд л аянд нь дэгж дэврэхийг нь харахаар бүр өөрөө ирэхгүй инээмэр болдгийн. Зүгээр л зүрхнээс хайр, баяр хөөр асгарч байгаа юм чинь. Заримдаа шүн дунд уйлагнаад миний дууг сонсохороо л тайвширдаг. Ээжигээ л хүсэж байгаа нь тэр ах. Хаяа би өдрийн турш юу илээ гэж бодохоор бид хоёр тоглоомын талбайд ч юм уу эсвэл ном уншиж, хүүхэлтэйгээр тоглож бүр дуулж өнгөрөөсөн байдгийн. Нэг их юм хийгээгүй сонсогдож байгаа ах л да. Тэгсэн нэг өдөр охиндоо ус хийж өгчхөд ирэхтэл охин минь баялаа гэж хэлсэн. Ямар гоё байсан гэж санана. Охиных нь одоо нөгөө дэрвэлзээд бүжгэлж байгаа нь бараг л одоо нүдэнд нь харагдчих шүү дээ. Бидний нүдэнд үнэхээр эгдүүтэй хөөрх юм а тий. Яг үнэ тий. Нөө үр хүүхдийн төлөө хичээнгүйл нь тууштай байсныг хожим сан гэдэг шүү дээ тий. Энэ л яг нөө эцэгхийн хайр гэдэг юм шүү тий. Харин тий одоо нөгөө дуршлагтай ээж бүгдээрээ совдагийнхаа яриаг сонсъё. Совдаа болохоор одоо 3 хүүхдээ өсгөж яваа. Үнэхээр эрч хүчтэй сайхан эмэгтэй байгаа. Мундаг ээж юм тий. Ээж ах гэдэг сайхан штэ. Гэхдээ заримдаа хийж байгаа зүйлдээ яадрах, за сайн хийж байгаа хэсэгт эргэлздэг л дээ. Би 3 хүүхдээ ээж. Тэднийг аль нэгийг нь яалахгүй, бас хувь хүн гэдгийг нь зөвшөөрч, хүндлэхийг хүсдэг л дээ. Зарим өдөр нь учраа ололцсон. Заримдаа ч хүндхүү өдөртөө тулнаа тулна. Гэр орны завгүй ажлууд, хүүхдээ сургуульд хүргэж авах, за тэгээд даалгавар хийх гээл нэг л хэвэн амьдрал хөврөөд байгаа мэт боловч би энэ амьдралдаа үнэхээр хайртай. Хүүхдүүд маань шин зүйл сурч бие даах чадвар нь сайжирч байгааг харахтаа маш их баярлдаг. Тэд минь өөр өөрийн онцлогтой л доо. Хувь хүн болж бас өсөж хөгжиж байна. Миний амьдралаасаа ойлгож авсан нэг зүйл гэх юм бол хүүхдүүдэд эрхчлөө өгөх тусам тэд илүү хөгжиж чаддаг юм гэдгийг ухаарсан л да. Чадахгүй болохгүй гэх юм бол хүүхэд хөгждөг юм байна лээ. Ингээд өөр насны хүүхдүүдтэй ээжүүдийн яриаг сонсох үнэхээр сонирхолтой байна шүү тий. Харин тийм. Энэ одоо дараагийн ээж маань 12, 14, 16 насны хүүхдүүдтэй. Гэхдээ бас сайн ээж түүнээс бас суралцгаая. Хамтдаа бас яриаг нь сонсъё. Надад хамгийн хэцүү зүйл бол хүүхдүүдэд орхиж сурах явдал байсан. Орхин гэхээр бие махбодын хувьд биш шүү. Хүүхдүүдэд одоо өөрсдийнх нь сонголтонд орхих тухай ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхдүүд маань өөрсдийнхөө сонголтоос алдаа гаргаж болно. Харин түүнээсээ суралцаад явах нь хамгийн чухал гэсэн үг. Заримдаа би хүүхдүүдэд буруу сонголт хийж байгааг нь хараад эмзэгэлдэг л дээ. Тэгээд тэднийг хамгаалахыг мэдээж хүснэ. Харин нөхөр маань болохоор хожим насандаа алдаа гаргаснаас яг одоо алдаа гаргасан дээрээ гэдэг байхгүй юу. Миний сурч байгаа өөр нэг сургамж болохоор үргэлж миний зөв байдаггүй юм байна гэдгийг би бол ёстой маш сайн сурч авсан. Тэд нар бол ингээ хүүхдүүд маань хувь хүмүүс тийм ээ. Амьдралын бүхий л салбарт өөрийн гэсэн бас үзэл бодолтой. Тэдний маань бүх сонголт одоо гэр бүлийнхэнтэйгэж адилхан байх бас албагүй. Ер нь тэмч байдгүй штэ амьдрал дээр. Заримдаа гэхдээ энийг бас хүлээн зөвшөөрөхөд одоо ээжийн хувьд маш хэцүү байдаг л да.
Ялангуяа тэр итгэл үнэмшил, чуулган, улс төр, хувцсны загвар гэл ингээл янз бүр юмнууд тэдний нөгөө мөнгөө юунд хэрхэн зарцуулах вэ гэл те энэ болгонд яг өөрсдийнх нь тэр байдлуудыг ингээд хүлээн зөвшөөрөхөд ээж хүний хувьд жоохон асуудалтай хэцүү байдаг. За гэхдээ хамгийн сайхан нь юу гэж олон жилийн турш одоо бидний хүүхдүүддээ зааж сургах гэж оролцсон зүйл дээр үндэслээд тэд маань зөв сонголт хийж байгааг нь харах хамгийн сайхан. Тэр сонголт нь эргэн тойрон найз нөхөд за бас нийгэмд эргээр нөлөөлж байгаа нь эцэг их болсон биднийг үнэхээр аз жаргалтай болгодог. Хоосон үгсээр дүрэн замдаа тасмургун унахыг би мэдэрч байна. Цоглох зүрх мэн түмэр мэд хүний хоосон залбирахад бэрэх өдрүүдийн давхад туслаа. Шигт өдрүүд хинцээцэс бодох вэ? Энэ хоосон мэдрэмж хизээ намайг орхих вэ? Авралт эзэн минь итгэл найдварыг сэргээгэж алдаж гэсэн хараа олоход минь туслаа. Сэлэхлэлтийн хэвээ залбирлын шуумээ үнийг минтэн хэрхэн хүргэх билээ. Уучлал үргээ ажил мэд талантан хийсээ үндэ хоромж төрхнөөсөө ичиж байна. Имэн шиг өдрүүд хизээцэс бодох вэ? Энэ хоосон мэдрэмж хизээ намайг орхих вэ? Авралт эзэн минь итгэл найдварыг сэргээгэж алдаж гэсэн хараа олоход минь туслаа. Шигт өдрүүд хизээцэс бодох вэ? Энэ хоосон мэдрэмж хизээ намайг орхих вэ? Авралт эзэн минь итгэл найдварыг сэргээгэж алдаж гэсэн хараа олоход минь туслаа. Гэсэн хараа олоход минь туслаа.
Найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд би заримдаа Есүсийн ээж Марийн тухай боддtiin. Тэгээд Мария хүүгээ төрхөөс нь ихсүүлээд одоо загалмаа дээр нас барах хүртэл нь бүх одоо цаг хугацаанд нь хамт байсан те үйл явдлуудыг харж байсан. Бурхны үг болох Библиэлд нөө Тэнгэрлэгч Мариатай уулзахдаа хүүтэй болох болно гэж шууд хэлсэн байдаг шүү дээ те. Харин тэр хүн одоо буруутгагдаад загалмаа дээр нас барж байна гэдгийг одоо төсөөлөхөд Маригийн сэтгэл ямар байсан болоо гэдгийг бас бодохдоо маш хүндээдэг. Харин тийм яг энэ хэсгээ бодохоор үнэхээр хэцүү байдаг шүү. За би Маригийн зүрх сэтгэлийг та нарт ойлгуулахыг хичээе. Хүн минь загалмай дээр нас барахаасаа өмнө Бурхан минь юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаарай гэж хэлсэн. 30 жилийн өмнө Тэнгэр элчийн хэлснээр төрсөн хүн минь шүү дээ. Одоо загалмай дээр хөл гарна хадаатай байна. Тэнгэр элч надад хэлэхдээ Мария, бүү ээ. Чи Бурханы тааллыг олжээ. Чи хүү төрүүлж Есүс гэж нэрлэнэ. Тэр бүгдээс агуу нэгэн болж дээдийн нэгний хүү гэж нэрлэгдэнэ. Бурхан түүнд Давидын удмын титмийг өгнө. Гэхдээ нь би онгон тул хэрхэн хүү төрүүлэх вүлээ гэж гайхсан. Тэнгэр элч надад хамгийн дээдийн хүч чамайг бүрхэж бие давхар болно. Учир нь тэр хүү Бурханы хүү гэж нэрлэгдэх ариун нэгэн байх болно гэхэд би бол Бурханы зарц түүний хүсэл биелэх болтугай л гэж хариулсан. Хардаа хэдэн цэргүүд түүнийг Израилийн хаан минь өөрийгөө авартаа гэж тохуурхаж загалмай дээр хатчихад байна. Хүүдээ ойж өгсөн дээлийг минь хөсөр хайчгаад хинэн авахаа шодож байна. Байц эн чинь бидний өвөг дээдэс Давидын хэлсэнчлэн дээлийг минь авахар тэд шодох болно гэсэн үг биелж байна шүү дээ. Хүн минь дөнгөжил 12 нас хүрээд байхдаа сүмд шашны удирдагч нарын дунд 3 өдрийн турш байж олон асуудлыг хэлэлцэн ярилцаж байсан. Загалмайд дөхөн очиход минь Есүс надад эмэгтэй Йохан таны хүү байх болно гэд Йоханд тэр чиний ээж шүү гэж захисан. Хүү минь загалмай дээр дааж давшгүй шаналж байхдаа ч бидний төлөө санаа тавьж байлаа. Хэсэгхэн хугацааны дараа хэдийгээр үд дунд болж байсан ч гэсэн Тэнгэр харанхуйлж Есүс Тэнгэр рүү харж чанга дуугаар "Аава, би таны гарт сүнсээ өглөө" гэсэнтэй. Цэргүүд түүнийг амьд эсхийг үзэхээр эрцгээж хажуу хавирга руу хатгахад цус болон ус асгарсан. Зихария зүнчийн хэлснээр тэд хатгсан нэгнээ хэн болохыг харах болно гэдэг үгийг би ойлгосон. Маригийн зүрх сэтгэлийг ойлгох үнэхээр амаргүй байлаа. Тэгээд магадгүй хин нэгэн сонсогч эмэгтэй үр хөвгтөдөө алдаад шаналж ээж магадгүй. Тэгвэл Бурхан таны зүрх сэтгэлийг тайвшруулж чаддаг учраас бас залбирч гуйгаарай гэж бас хүсмээр байна. Би бас энэ цагт яг та нартай нэгэн ээжийн яриаг бас сонсхий гэж бодлоо. 3 охин нь бүгд тусдаа гараад бас ач зээ нартай болчихсон нэгэн эмэгтэй байгаа.
Анхны хүүхдээ үлгийдэн авснаас хойш баггүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Бурхан л хамгийн сайн түшиг тулгуур минь байлаа. Би охтынхон хувьд ээж нь хэвээрээч тэдний найз нь юмшиг л байдаг болсон. Тэд минь одоо нас бий төрсөн. Гэхдээ би тэднийхээ төлөө залбирсаар л байгаа. Зээ нарынхаа төлөө ч гэсэн тэднийгээ Бурханы замаар явж зөв ариун амьдраасаа гэж хүсдэг. Би хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хутгалдаж өөрийнхөө үздэхээс илүүтэй тэдэндээ тусламж хэрэгтэй үед нь хамт байж Бурханы үгийн дагуу амьдрахад нь туслахыг хүсдэг юм. Тийм шүү, нэгэнтэй л их хүн болсон бол тэр хിവэрэл байна шүү дээ, тий. За тэгээд нэвтрүүлэг дуусгаас өмнөөс хамтдаа залбирая. Тэгээд бас дагаад залбираасай гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа эзэн минь. Тэгээд энэ өдрийн төлөө бас тандаа талархъя. Тэгээд бүхэл ээжүүдийн төлөө бас Бурхан тандаас талархаж байна. Хүүхдүүдийг хайрлах зүрстгэлийг бидэнд өгсөний төлөө тандаа баярлалаа. Тэгээд хүүхдүүдийн төлөө тэднийг сайн өсгөж зөвийн замаар замнуулахад бас бидэнд туслаарай. Бидний төлөө загалмай дээр нас бараад дахин амьсан Есүс тандаа баярлалаа. Тэгээд энэ бүхэл гуйл залбирлаа Есүсийн нэрээр өргөж байна. Амен. Найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлөж байна. Та өөрийн дотор байгаа үр хүүхдүүдийнхаа талаар бидэнтэй хуваалцан ярихыг хүсвэл нэвтрүүлгийн төгсгөлд гарах хаягаар бидэнтэй холбогдоорой. Баярлалаа. Таныг Бурхан ивэх болтугай. Баяртай. Баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.